Сая өргөн барьсан хуулийн ач холбогдлын тухайд энэ улсын төсвийг батлахдаа бид нар 5 үе шаттайгаар маш өргөн хүрээний хилцүүлгийг хийж баталдаг. За тэгсэн мөртлөө улсын төсвийн гүйцэтгэлийг ярихдаа 2 үе шатаар айгүй хязгаарлалт хүрээнд одоо ярьж гүйцэтгэлээ баталдаг. Тэгэхээр энэ гүйцэтгэлийг батлахад гишүүдийн оролцоог хангах, мэддэг хэрхийг одоо иргэдийн мэддэг хэрхийг хангах үүднээс энэхүү хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл бол өөрөө хоёр зүйл заалттай. Энэхүү зүйл заалтуудаар бид нар гишүүдийн асуулт асуух хугацаа бол бусад хуулийн дагуу 3 минут байдгийг 15 минут болгоод тэгээ энэ 15 минутанда одоо энэ уурсгал заалттай холбоотой гэдэг юм уу, тойрог тавигдсан хөрөнгө оруулалттай холбоотой гэдэг юм уу асуудлуудаа нээлттэйгээр ил тод төсвийн ерөнхийлөн захирагч бүрээс буюу сайднараас за тэгээ холбогдох яамд хамгаалгын газрын ажилтнуудаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч иргэдэд хүргэх зорилготой ийм хуулийн төслийг өргөн барьсан.